Enterprise компани байгуулагдаад 11 дахь жилдээ явж байна. Бид нар одоо энэ хувцсийн үйлдвэрлэлийг одоо Монголдо нэвтрүүлэхээр анх зохион байгуулагдсан. Одоогийн байдлаар бид нар цонхны бэлдэц, хувцар, усны хоолой эдрийг үйлдвэрлэж байна. Монгол улс одоо хамгийн нарлаг улс, бас цаг агаарын нөхцлөөс бас хамгийн хүнд нөхцөлд ордог. Тэгэхээр энэ нарны бөгөөд энэ цаг агаарын өөрчлөлт, энэ салхины өөрчлөлтөнд одоо тесрэлтэй байх бэлтцийг бид нар одоо үйлдвэрлэхээр зорж явж байгаа. Энэ цонх гэдэг чинь дотроо энэ зөрхөж төмөртэй байх хэрэгтэй. Энэ зөрхөж төмөрний нийлүүжийг нь цонх сүрлүүлэх одоо энэ чих төмөр гэж байдаг эдрүүдийн нийлж өгч байна. За зарим одоо цонх хийх одоо хэрэгцээтэй ийм багаж хэрэгслүүдийг яаж байгаа. За яг манай бэлдсэн таарах одоо энэ жиргэвч хэрэгцээнүүдийг бид бас нийлүүлж өгч байгаа. Хэрэглэгчтэй айл болохоор одоо нэг доороос бүх юмыг худалдаж авах боломжуудыг яаж байгаа. За энэ цонх тусгаарлах юм гуурс гэж байдаг. Энийг жишээлбэл цогцоорно гэж хийж өгч байгаа. Өөрөлдвөл хэрэглэгч бид нар дээр ирээд цонхоо хийх боломжийг бид нар бүрдүүлэх гэсэн. За мэдээж энэ хувцас цонхны давуу тал нь юунд вэ гэвэл дулаан хадгалалтын хувьд маш өндөр байдаг. За төмөр цонхыг бол ихэвчлэн гэрт гэхээсээ илүүтэй байгууллага, үйлдвэрлэл, павильон ч гэдэг юм уу те, үзэсгэлэнгийн талбай ч гэдэг юм тийм хүү яадаг бол хувцас цонхыг бол аль болгоо гэртээ ашигладаг. Яг бол энэ өөрөө дулаан дамжуулалт айгүй муу байдаг. Тэгэхээр одоо гэрт байгаа дулааныг гадагшаага алдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж идэв. Хувцас цонхны зах зээл бол одоо дэлхийд дээр маш их өссөн байгаа. Хэрэглэгчд бол маш их худалдаж авдаг. Балконы хаалтын ч гэх юм уу эсвэл бусад одоо юм болонтой цонх хийхэд биш яадаг юм болон бэлтцийг одоо бид нар сүүлийн 2 жил одоо хөрөнгө оруулалтаар хийцэн байгаа. Хувцас үйлдвэрлэл болохоор үндсэн 3 технологи байдаг. Нэг нь одоо инжекшн буюу одоо барьцалтууж одоо ингэж хэв гаргаж хийх. Нэг нь болохоор цових, нөгөөх нь болохоор үлээлгэж одоо ингэж нарийн хувцсыг бий болгох. За манайх төр болохоор цових нь байгаа. За бид нар мэдээж энэ үйлдвэрлэлийг аль болохоор хаягдлаггүй, аль болохоор байгаль орчинд ээлтэй байх талаас нь бид нар одоо үйлдвэрлэлээс гарсан одоо стандартын шаардлага хангахгүй байгаа юм уу дахин үйлдвэрлэлд ашиглахаар одоо үйлдвэрлэж эхэлсэн. Цаашдаа нийгмийн хариуцлагын хүрээнд ч гэсэн байгаль орчинд ээлтэй байх ч гэсэн одоо ногоо үйлдвэрлэл байх гэдэг утгаараа бид нар бол бусад хэрэглэгчдээс одоо энэ хувцсыг дахин ашиглах боломжуудыг бид нар хайж эхэлсэн. Энэ хүрээнд одоо бид нар өөрсдийнхөө харилцагч компаниудаараа за та нар одоо энэ хаягдлуудаа бид нарт өгөө, энэ дахин боловсруулах асуудлыг бид нар шийдъя гэдэг үднээс бид нар хувцсыг дахин боловсруулалтын асуудлыг хийгээ явж байгаамаа. Одоо юу гэдэг хувцсын үйлдвэрийн цових технологи одоо юм шугам хэлбэрээр байдаг. Тэнцэнэ хайлуулаад хэлбэржүүлээл тэгээд тухайн геометри проекцоор ингээд хувцсыг ингээд үйлдвэрлээд гарна гэсэн үг. Энэ бизнес руу яагаад орсон бэ гэвэл бид нар өөрсдөө хэдэн найзар электроникийн инженерүүд энэ үйлдвэрлэл амжилттай явж байгаа гол нууц нь юунд гэвэл бид нар өөрсдөө ийм суур мэдлэгтэй, суур электроникийн мэдлэгтэй энэ товон төхөөрөмжүүдээ бид нар засах чадвартай учраас одоо энэ явж байгаа. Дээрээс нь бид нар сурах юм их байсан. Бид нар бод сүүл 2-3 жил бол тасралтгүй суралцаж, тасралтгүй одоо юу гэдэг алдаан дээр ажилласан. Энэ бол амаргүй үед биш. Тэгэхээр энийг одоо хийх гэж одоо ч гэсэн бид нар суралцаал явж байгаа шүү дээ. Зөвхөн үйлдвэрлэл гэхээсээ илүү энэ үйлдвэрийг дагаж маш их олон мэдлэг мэдээлэл орж ирсэнд би бас энийг одоо Монголд нутагшуулах гэж явж байгаадаа бас бахархаж байна гэж хэлмээр найзуудаараа. Хувцас буюу одоо энэ полимер бүтээгдэхүүн өөрөө дэлхийд дээр одоо задрал их удаа явагддаг. Бүр 100 жил, 150 жил гэж ярьдаг юм байлээ. Тэгэхээр эн чинь нэгсэндээ одоо маш их том хог хаягдл болж байгаа байхгүй. Энэ хог хаягдлыг бид нар бууруулахын тулд нийгмийн хариуцлагын өрөөнд бид нар яах вэ гэдэг одоо бас тулгамдсан асуудал болсон. Тэгээ энэ утгаараа бид нар бас энэ бүтээгдэхүүн дээр энэ хог хаягдлыг одоо дахин боловсруулъя гэсэн тавьсан. Тэгээ энийг одоо бид нар үйлдвэртээ хэрэгжүүлээ явж байна. Зөвхөн бэлтгэл үйлдвэрлэлээр ихэд л одоо юу гэдэг шууд харьцдаг 20 компани байна.
За тэр 20 компани цаана бас одоо дахин борлуулалт явагддаг учраас магадгүй 40-50 компанитай бид зэрэг харьцаж байгаа гэж үзэж байгаа. Манай Монголд одоо хийж байгаа бүтээн байгуулалтууд бид нар байнга оролцож байгаа. Цэвэр усны хоолой одоо нэгсэндээ бид нар төмөр хоолоогоор хоол усаа дамжуулахгүй нэг зэвтэй ус уухгүй гэдэг асуудал яригдаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоолой чинь 100 жил, 150 жил ямар ч асуудалгүйгээр одоо ингээд ус дамжуулдаг. Ямар нэг одоо дахин одоо юу гэдгийг тэн дээр одоо арчилгааны үйл ажиллагаа явагдахгүй болохоор ч энэ масар их хөрөнгийн зардлыг одоо бууруулж байгаа. Тэр хунцар хоолойгоо ус шахахад 30% бага энерги зарцуулна гэж байгаа байхгүй. Төмөр хоолойгоо зарцуул. Тэгэхээр энэ өөрөөр хэлбэл 30% энерги бид нар хэмж байна тий. Тэгэхээр энэ одоо нөгөө яг яах юм бол хүлэмжийн эгч гэсэн бид нар бууруулж яана л гэсэн үг байхгүй. Жилдээ нэг ойролцоогоор нэг 150 тонн 150-аас 200 тонн одоо цонхны бэлтгэцний хаягдал дээрээс нь хоолойны хаягдлыг бид нар боловсруулж байгаа. Энээс их боловсруулах одоо бид нар боломж бас байна. Нийгмийн хувьд бол бас жоохон буруу ойлголтууд их явдаг. Дахин одоо боловсруулахаар бүтээгдэхүүн ашигласнараа чанар муудаг гэсэн. Үгүй чанар муудаггүй. Энэ бол харин ч одоо бид нар дахин ашиглаж байгаа учраас энэ бүтээгдэхүүн өөрчлөлтгүй байдаг байхгүй чанарын хувьд. Хоёрдугаар энэ дахин боловсруулж байгаа үйлдвэрүүд одоо сүүлийн үед бий болох гэж орж байна. Энийг одоо бид нар дэмжиж ажиллах хэрэгтэй. Одоо жишээлбэл бид нар ч гэсэн өөрсдөө бусад хуудасаар дахин боловсруулж байгаа компаниудаас бүтээгдэхүүнийг худалдаж авч одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж гэх юм те. Ингэсээр бид нар хог хаягдлыг багасгаж байгаа. Хог хаягдлыг боловсруулахад зарцуулж байгаа хөрөнгийг багасгаж байна. Дээрээс нь бид нар байгаль орчноо хамгаалж байна. Нөгөө ногоон орчин гэдгийг бий болгож байгаа гэсэн. Бид нар бас ажлын байрыг бий болгож байна. Ажилчдыгаа одоо юу гэдэг энэ шинэ технологиудаас сургаж байна. Нэгсэндээ бид нар бас нэлээд хэдэн гэр бүлийг бас ардталтаа бас ингээ хариуцаа явж байна гэсэн. Манай компани алсан арай бол одоо мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг гаргана гэж байгаа. Хамтаар үйлдвэрлэлээ бид нар хийн. Хамтаар бид нар одоо энэ хог хаягдлаа багасгана. Хамтаар бид нар хөгжнө л гэсэн үг шүү.